жилхэрнээ дэгсэн туусан хямрал санаа Тэнгэрийн доогуур үзүр тэмотны дээгүүр морин дэлдэр дарцагдана барт Монгол дахтана Үсэ тэнгэрийн доогуур үзүр тэмотны дээгүүр морин дэлдэр дарцагдана барт Монгол дахтана За юу яач наадах чинь болоод та өөрийнхөө мөрний дэлийг жоохон гоё янзлчих. Би бол унах мөрөө ингээд дэлийг нь бол ингээд ардсан байна. Аа тийм үү. Тий. Аа тэрэн дээрх тий. Тэгээ хаа хамаагүй нэг барьж явж хахаар. Тий унах мөрнийхөө дэлийг гоё Сайхан тэгшлээд ер нь тэгэл өсчин болж байна л гэсэн үг шүү дээ. харин тэрхэн шүү дээ. Одоо энэ чинь тэгээд Өөгийн дараа л гоё болгоно л. тийм байна. За сайхан. Энэ хайчид сайхан хорцсон юм байна. Арт хайч гайгүй хаа. Баг багт ч яахан би ч бас зөв морь дэлэлж байгаа, морины дэл дарж байгаа. Малчин ах нарынхаа хажууд нүгээр бараадал ямар сайхан юм бэ гэж харж л байснаас биш. Стар бол яг тэгж дангаараа бол их морь дэлж байсан юм бол байхгүй л дээ зүгээр. Гэтэ энэ дэлэн сайхан шингэх юм байна уу бас. Шингэн байна. Шингэн байна. Өтгөн одоо бас дэлтэй бас одоо байдаг шүү дээ. Тий. Тэрнийг одоо энэ бас дажгүй шүү бас. За манай хүн чинь гоё мөрний дэлийг бас дарж шүү. Яг би нэг ус застдаг байсан байхгүй. Тийм үү. Тэгэхээр яг ус би чинь суманда Аа. Өмнөг аймгийн Булган сум төрж өссөн хүн шүү дээ чи. За. Тэгээд пинтүү засалт гээд одоо энэ дөрвөлжин засалт байлаа шүү дээ. Тухайн чинь нэг Арнольд Шварценеггер буюу одоо Терминатор гэдэг кино их гардаг байсан. Тэгээд Терминаторыг дөөрөө чинь залуучууд хүүхдүүд үсээ тийм дөрвөлжин пинтүү халмиг тавьдаг байсан. Тэгээд би пинтүү яг ийм хайчаар засдаг байсан юм уг нь. Тэгээ яг ус засдаг байсан нэг жоохон юу бол байгаа болов гэж хараад байна л да. Тэгээ яг энэ ч өөрөө саяхан зассан юм байна л да. Саяхан дэлэн Ер нь хавар адуугаар дэлсэн гэж байгаа. Дэлэн одоо цагаан сар мараар ясна үгүй. тийм баха. Тэгээ яг гоё Цагаан сараар яг гоё сайхан засахад бол надад их амархан байна. Яг босоод ирчихсэн ерөөс ингээд энэ ямар ч юм сайхан өөгийг харж байгаа авчихаар юм сайхан. Тэгээ өөр их сайхан шингэн дэлтэй үлэг юм аа бас. За ерөнхийдөө моссон байна. болоо байлгүй дээ тий. Үгүй нэ. За би имэйл чи аваад дээрээ. За ингээд чи Мортон Монгол гэдэг нэвтрүүлэгт бас өөрөө унаагаан сайхан барьж дэдийн сайхан өөсөвийн 30-аа сайхан өөр имэйл байхгүй юу? өндөр нямын чацуулаад өөсөөр бас имэйлч. Энэ юм аа. Тойгоо нартайгаа мөнгө тэнгэртэйг хорвоогийн тэн хагасыг туулсан гэж Монгол ирчүүд маань одоо бол бас нэг хужаа яава сандаалаад байхгүй нэг хурдан мөрөө унаад байвал бас зүгээр л цаг ирчээд байгаа юм л да. За болсон байлгүй тий. Болсон байна. Өчрөг нэг их аваад яах вэ тий. Имэйл ч одоо тэгээд. Багнаас одоо өмнө говийн Булган сумандаа өнгөрсөн үү? Тий, би ч өмнө говийн Булган сумандаа төрөөд тэгээд 8 дугаар хүртэл тэндээс Өмнө говийн Булган сум ч одоо нөгөө помидор их тарьдаг алдартай тий. Аа тий. Ногоо тарьдаг газар тий. Ногоогоор алдартай ер нь их вэрэнд болцсон. Тэгээ одоо нөгөө алдарт Баян цаг маг гэж юм. Оо тий, Баян цаг тэгэл нөгөө ёлын яам. Тэгээд хонгорын голны хэлсгээд нэг Булган сум ч хоошо өөр хангаа богдтой богдтой хэлэлдэг. Баян хонгорын.
Баянгар айлсан. Баянгар чи мэдэхгүй байна. Хэлэхгүй. Сэврээ. Энэ холбоо татах юм. Үгүй одоо ихлэ 4 холбоосоо. Аа? 4 холбоосоо 4 сураад. Дөрөв холбогдсон юм байна тий. Яг хүмүүс холбооч юмдаг холбохгүй. Би бол холбож юмж өстэй үзээгүй шүү дээ. Тэгтээ яг сулхан шиг холбочих. Ерөнхийдөө бас яг ингээ морин имэйж яхад имэйлээ тавилаа, урд олмоо татлаа тэгвэл 4 холбоостой 4 холбоос. Тэгдэм байна. Манай Тэгэхгүй болохоор 4 холбоосны суран дээр морчин гişгээ имэйл халбирах бас нэлээ тийм байна. Холбоостой тохиолдол тэгдэм. Манай тэнгууд одоо хойд олмоо энэ холбож татах уу? Үгүй. За мэ өрхнө. Өрөхгүй дээ. Хараа. Өрөхгүй байна. Жаа сонгохоор. Сонгох. Тэгдээ тэг ер нь мэднээр юм байна тий. залуучууд маань анзаарж явахд бол бас тийм. Тийм байна. Холбоотой тохиолдол заавал Холбоотой тохиолдол урд олмоо татлаа татлаа арын 4 холбоосыг татхаас өмнө 4 холбоосоо заавал холбоно. тий. Энэ Монгол хутал багтна байгаа энэ дөрөнд. Багтна. Гайг байгаа. Тавь арай авт сонгоч үгүй заавал тээ. Энэ чайгаа сайхан. Намхал мөр байна зүгээр. Тэ хойгоор чангалах жаахан. Гайгүй. Цанхангтай юм шүү дээ. Зүгээр. Морцсон чинь бөлгөж хаяад нэг. Аа? За болсон. Болсон шиг байна. За сайн байцгаана үзэгчтэй. Манай Мартин Монгол ток шоуны 3 дахь дугаартаа орчин цагийн ерөөлч буюу за манай Пүрүс өх маань орж байгаа. За тэг ямар ч байсан хоёулаа морой бариад авлаа тий. Тэглээ. Одоо хоёулаа дэсээ морьтой мордоод нэг 10 гаруй километр морьтой явна да. Аялна гэсэн. Зөв зөв. Тий. Тэгээ юм бас урилгыг маань хүлээ аваад манай нэвтрүүлэгт оролцож байгаа танд баярлалаа. Баярлалаа. Тий одоо энэ хөл хорионы үед ч одоо гэртээ ахаад одоо сонгоцсон одоо өөдөө аал яжсэн чинь энэ сайхан урилга өгч агаар сэлхэнд гаргаж одоо энэ сайхан арам хүлэгтэй уулзуулж энэ нэвтрүүлэгт бас өрсөн явдал бас баярлалаа. за баярлалаа. Тэгээд ерөнхийдөө бол за манай нэвтрүүлэг бол гоё сайхан ахуй соёлтойгоо ойрхон бай. Морой унцгай. Сайхан хотын залуучууд байсан ч гэсэн нэг сайхан хөдөө гарахтаа сайхан морой имэйлээд хазаарлаа унцдаг байгаасай. Тий. Энэ зүйл рүүгээ бас ингээд сайхан уламжлалж явах ёстой юм шүү дээ энэ бидний тий. Тийм учраас ингээд нэвтрүүлгийн зорилго маань тийм байна. За тэгээ хоёлоо мориндоо мордоод явцгаая. Аялал эхэллээ гэсэн. Аялал эхэллээ гэсэн. За. Ай. Супер. За зочныхоо бага насны амьдралаас эхлэе яриагаа. Тэгэхээр хүүхэд нас бол Өмнөговь аймгийн Булган суманд өнгөрсөн тийм үү? Тэгсэн. Булган сум ч одоо бид хоёрын түрүүний ярьсан ногоо их тарьдаг. За тэгээ баян заг, хонгорын илс. Тий. За мөн сайхан нэг алдартай ногоогоор ийм алдартай газар тийм ээ. Тэгэхээр нутаг усныхаа талаар хүүхэд багтаа ер нь ямар хүсэл мөрөөдөлтэй хүн байв? Би ерөөсөө л урлагийн хүн болно гэж боддог байсан. Ерөөс кино жүжигчин болох мөрөөдөлтэй. Багасаа би чи яг сумын төв дээр төрж ирсэн. Манай аав ээж бол одоо бас их хэдэн гаралтай. Ээж маань бол одоо насаараа хайлт өрн зохиолын багш, сургуулийн хичээл эрхлэгч хийсэн ийм хүн. За манай аав бол одоо тэгэл төр захиргаанаас ахгуулаад ерөөсөө суманд бол хийгээгүй ажил байхгүй. Зөв. Ийм. Тэгээ бас нэг зуны амралтаараа бас нэг ардаа нэг хөдөө мал дээр бас ах トゥ садан дээр очино. Тэгээд ер нь урлагийн хүн болно гэдэг хүсэл мөрөөдөлтэй би чинь суманда 8 дугаар ангиа төгсөөл ерөнхийдөө Улаанбаатарт ороод ирсэн тий. Таныг одоо урлагийн салбарт 15 жил зүтгэж гин гэж би бол хараад байгаа шүү дээ. Яагаад гэхээр одоос 15 жилийн өмнө та анх нөө би X-ийн дуу coverж дуулж эхэлж байсан тийм. Ер нь урлагийн замналаар явхад хүнд хэцүү зүйл байдаг юм уу? Шамтрах тохиолдол гардаг уу? Дээр нэмээ таныг одоо 2018 оны авьяаслаг монголчуудаар анх харж ямар гоё ерөөл хэлдэг юм бэ гэж л гарч ирж байсан шүү дээ. Энэ талаар Тэгээ би чи яг
2005 онд ерөнхийдөө анх одоо яг дуу клип хийж үзэж байсан байхгүй. Тэгээд яг л өөрийгөө л олохгүй л яваад авахгүй амхандаа. Тэгэл BX-ийг coverлж байна гэдэг чинь бас л нөө BX чинь тухайн үед чинь хүүхэд залуучуудыг бол байлдан дагуулж байсан шүү дээ. Тэгээ яг coverлж дуулаад бас нэг шинэ жил билээр бас нэг халтаар хийчихнэ бас тэр чинь. Зарим нэг гадар нь бас хуурчин хүмүүсийг. Тэгээд ингээд хүмүүс сүулдэ болио чи одоо хүн дуурайхан тэгэхээр чин cover гэдэг урлаг бас хэдүүлээ хөгжөөгүй байсан. Хүн дуурайхаа боль гэдэг ийм шүүмжлэлд өртөөд Мөн тэрний дараа одоо сургуульд байхдаа бүжгийн хамтлаг гэдэгтэй бүжгийн хамтлаг байгуулаад ингээд бүжгэлж явж исэн гэж сонссон. Энэ талаар бүжгийн ч байх удаа бас нэг дуулдаг бүжгэлдэг нэг тийм pop R&B хамтлаг гэх юм уу да pop dance гэж л тухайд нэг бүжиг сонирхож нэг хэдэн залуучуудтай 13 дугаар хооллын хэдэн залуучуудтай хамтлаг байгуулад тэрний хажуугаар нэг BX-ийн бас дуурайгаад coverлаа яваад байгаа шүү дээ. Тэгэж яваад тэг хүмүүс одоо болоо чи хүн дуурайгаад байна гэдэг шүүмжлэлд өртөө тухайн үед чи нэг cover мавр гэдэг нэг ойлгохгүй шүү дээ монголчууд. Сошиал машинч нэг хөгдөөг байсан. Яа сошиал хөгдсөн бол одоо тэр үеэр чи одоо яг ишлэг тавиад намайг бол баллах байхгүй. Чи юу болж байна хүн дуурайгаад гэдэг. урлагийн салбарыг ингээд харж байхад бусад нийтлэг хүмүүс бол ингэж хардаг баг. Ингээ од болохыг их хүссэн тийм дуучдыг. Тэгээ ерөөсөө л ихэнх залуучууд хүүхдүүд ингэж бодож тийм бодолтой боловч яг алс мөн чанар нэг юу гэдэг. Гэхдээ ерөөсөө биш нэг яг мундаг юу ярих вэ? Миний хувьд гэх юм бол бодож байгаагаар алс мөн чанар бол би угаасаа түрүү хэлсэн шүү дээ. Анхнаасаа л би багаахаасаа хөдөө нутагт суманда урлагийн хүн болно гэдэг бодолтой энэгээрээ л явж байгаа. Угаасаа энэс урлагаас өөр бодох юм байхгүй. Урлагаас өөр одоо чадах мэдэх юм савар шүү дээ. Одоо хэл ус компьютерийн мэдлэг, техник, технологи бол одоо хомс. Ерөөсөө л урлаг дуу хөгжим одоо сүүлийн үед бол ерөөл магтаал энэ чиглэл рүү одоо сонирхож суралцаж ингэж л явж байгаа. Тэгэхээр ер нь бас нэг залуучууд одоо шинэ ингээл уулзаад байж ах найз нөхдөйгөө ингээ ярьж өөрийгөө олох хэрэгтэй байна гэдэг юм. Тэр яг үнэ. Тэгэхээр одоо чинь миний хувьд би бол өөрийгөө олцсон байхгүй. Ерөөсөө Би морин аялал хийн, морин унана, залуучууд бол морины соёлыг түгэн монголоор 30 цагийн залуус морины соёлыг түгэн гэдэг ийм өөрийгөө олцсон байна. За таны хувьд бол за би бол яг ингээд ерөөлөө айлдаад ингээд ард түмэндээ сайхан уран бүтээл гаргаа ингээ явъя гэсэн өөрийгөө олчж явах тийм. Өөрийгөө олоод өөрийгөө олцоод цаашаа ингээ хөдөлмөрлөн гэдэг энэ тал бол маш их хэрэгтэй байна. Тийм ерөөсөө нэгдүгээр өөрийгөө олох хэрэгтэй байхгүй. Одоо би жишээлбэл 15 жил урлагт явж байна гэдэг чинь ерөөсөө өөрийгөө олохгүй яваадсан байна шүү дээ. Тэгээд хүн дуурайгаад хамтлаг байгуулж үзээд бас би ч бас хөтлөгчтэй холбоогээд холбоотой. Тийм ээ. Бас нэг хөдөлдөг дуулдаг залуучуудтай. Яг гоо ихэвчлэн сүүсийн хөгжим бүжгийн дуулаачаар төгссөн залуучуудыг л холбоондоо нэгтгэсэн юм л да. Тэгсээр нэг л нэг болж ихгүй тэгээд ингээл өрсөлдөө ихтэй шүү дээ хөтлөгч чинь. Тэгээ ингэж явсаар гоод үндсэндээ би нэг яг яагаад өрөөх болсон гэвэл манай Өмнөгов аймаг чинь ерөнхийдөө их өрөөлчдийн үлгийн нутаг гэж явдаг. Ер нь ундаг сайхан өрөөлчтөр байдаг, төрдөг. Ард түмэнд л яг мэддэхгүй танигдахгүй байгаасаас биш. Яг нутагтаа бол ингээ сайхан найр наадам дээр өрөөлчдөг зөндөө хүмүүс байдаг. Ерөөл магтаал гэхээр ерөөл магтаал бол одоо Монгол ардын аман зохиолтой ардын аман зохиол. Ардын аман зохиолын нэг хэлбэр. Тэгээд ерөөл магтаал гэдэг чинь угаасаа л одоо тэр айл хунар ахуй мал тэр байгаль сайхан бүх юмыг л сайхан өөдлөн дэвжих болтгоо гэж ерөөж байгаа тийм. Тэ ерөөж байгаа. Дээр нь ер нь энэ ерөөл чинь бүр энэ хүү нэгдлийн үеэс үүссэн гэдэг юм байлээ. Тэр нь яах вэ гэхээр одоо нөгөө цаг агаар маань сайхан байх болтугай, бороотой байх болтугай, ган гачиггүй сайхан зам болох болтугай гэж дуудлага дуудаж одоо нөгөө уу хангаагаан тахиж ингэж ерөөлөөр одоо дуудлага нь явсаар байгаад ерөөл болж хөгжсөн юм байлээ. Судлаад байна. Тэгээд энэ маань сүүлдээ одоо хөгжөөд баяр ёслол, найр наадам одоо бүх ахуй Монгол түмний ч одоо хийж байгаа бүх үйл явдал, ажил төрөл ахуйч ерөөсөө ерөөл. Одоо ингээд харилцан ерөөл гэж хөгжсөн. Жишээлбэл айлд ороод ирэхэд одоо ерөөл ер нь дотроо хэдэн төрөл явах вэ? Тэгэж ангилдаг үгүй юу? Гэхдээ яг нөгөө юу яад бэлэн цэцлэх гэдэг. За. Энэ нь юу гэхээр нөгөө шууд хараад
Зүгээр одоо нийтлэг ирээд байна шүү дээ. Одоо хүүхдүүдийг чэйжлүүлдэг шүү дээ 10 жил байхад нь. Одоо гэрээ магтаал Тийм. юм уу тий. За энэ бол зүгээр ерөөл чэйжлэх юмдаа очиж байгаа. Бэлэн цэцлэх төрлийн ерөөлж их овцсон гэж. Яг одоо Монголд бол 4 хүн байна гэж судалгаа гарсан байлээ. За. Бэлэн цэцлэн гэдэг маань шууд хараад Одоо ингээл өрөө гэдэг. шууд одоо ийм мод байна. Ийм хангай дэлхийн морь мал гэдэг ингээд гайгаа зүйлээ шууд хараад шууд өрөөдөг хүн чинь бэлэн цэцлэх гэдэг төрөлдөө очиод байгаа байхгүй. За Монголд ямар 4 хүн байх вэ? Нэг нь одоо та байна уу? Гэхдээ би бол араагүй. За. Энд бол миний мэдж байгаагаар бол мөнгө чаргалгаа гэдэг манай Өмнөг аймгийн ерөөлч байдیں۔ Одоо За. улсын одоо бас л тэргүүн дэргийн ерөөлч гэж явдیں۔ Тэгээд давг самб гэж нэг ерөөлч байгаа. Энэ хоёр бол тэр дөрвийн хоёрт нь бол орсон байх гэж би бодоод байна. Саяхан тэр ерөөлч магтаалчдын юу болсон байлээ. Чуулга уулзалт. Тэгээ Монгол улсын хэмжээнд бол 150 гаруй ерөөлч нар байдсан байна. Энэ дотроос нь шууд бэлэн цэцэлдэг ерөөсө 4 байна гэж. Ингэж таалагдсан байлаа. Одоо юу гэдэг бусад салбар юм урлагийн салбарынхантай адилхан ерөөлчд багш гэж байдаг уу? Байна. Одоо Миний жишээ нь миний хувьд бол багш байхгүй. Би ч өөрөө ерөнхийдөө менежер мэргэжлэр төгссөн учраас шаардлага гараад судалж өөрийгөө хөгжүүлж ингэж одоо энэ тентгийн бичлэг. За дээр нь ерөнхийдөө багадаа манай нутгийн ерөөлчдийг харж ирсэн гэдэг энэ дээрээ тулгуурлаж хөгжүүлсэн өөрийгөө. Бусад одоо ерөөлчнөр бол яг сайхан багш шавын харилцаатай Тийм байна. хадаг барьсан тийм шавнар бол байдаг юм байлаа. Тэгээ ерөөл гэдэг ингээ хэлэхээр ерөөлч хүн тийм их үгийн баялагтай байх ёстой баг тийм ээ. Ном их уншдаг өөрөө. Тэр ерөөсөө үгийн баялагтай болохын тулд ном уншил гэдэг. Тэгээ ажигл. Одоо ингээд байгаль дэлхий тухайн тэр айлынхаа хүний айс зан, тавилга, суулга, өмссөн, зөөсөн, үйл хөдлөл бүгдийг ажиглах хэрэгтэй гэдэг юм билээ. Тэгээд тэр ч үний юм билээ. Би тэгээ ер нь бол дандаа ажиглах дасгал хийдэг. Сайн ажигласан байхад бол тэгээд ерөнхийдөө бүх мэдээлэл авчиж байгаа учраас сайхан гацах торох юм бол сайхан ерөөч гэсэн үг шүү дээ. Зөв. Одоо та яг ерөөгөөд хэдэн жил болж байна? Тэгээ монголчууд бол таныг 2018 оны авьяаслаг Тэ 18 онд тэгээ ер нь бол тэгээд яг 18 оноос хойш ер нь эрчимтэй ерөөж гисэн. Тэр чин тэр шоунд орё ч гэж ороогүй зүгээр нэг найз нөхдөөрөө нэг наригдаг штэ. Нэг агаар салхинд гараад нэг жоохон наригж байхдаа би нэг тойруулаад бүгдийг ерөөж гисэн бохоггүй. Одоо чинь авьяаслаг монголчуудаараа эхний шатнд тэр үзүүлж байгаа ерөөлийг та өмнө бэлдсэн байсан уу? Очоод Бэлдээгүй. Ерөөсөө би бол бэлдэнэ гэж байдаг бохоггүй. тийм үү. Зориуд одоо өөрийгөө цорий өрөөд бусдад ч бас өөрийгөө бас нэг таниулъя харуулъя гэдэг утгаар ерөөсөө бэлддэг албаар тэгж байж нөө яг тэр нь үнэн тэр нь сонирхолтой болдог аахгүй. Тэгэхгүй урьдчилаад бэлдээд бичээд толгойдоо ягтл чэйжилчээд орохоор бол Шүлэг шиг болгоод болохоор сонирхолтой болчихж байгаа аахгүй. За жишээлбэл одоо ийм авьяаслаг монголчууд шоунд орох нь байна шүү гээд их тэр чинь эхний шатнаас өмнө ахаа зөндөө шат туулсан шүү дээ. Тэр чинь телевизээр гарах хүмүүсээ шигшиж наан зөндөө юм болд юм байлээ. Оо за. Тий. Тэр чинь телевизээр гарахгүйгээр тэр чинь алаан болд юм байлээ шүү дээ цаана. Тэдний чинь би чинь ерөөгөө яваад байгаа байхгүй тэр цаад шатуудыг даваад. Тэгээд энэ ерөнхийдөө энэ сонин содын юм байна гэдэг утгаараа. Тэгээд тэнд яг гол загсан юм тэр нөө Rocketway шүүгч байсан шүү дээ. Тий. Rocketway-г л давчих хэрэгтэй гэж тэр нөө продюсер найруулагч нар загсан. Тэгэл би чи яг угаасаа Rocketway-г мэдх юм чинь нөгөө эвдэрхий хүмүүс ингээд дуугаар чинь аянда бүх мэдээлэл нь алган дээр ил байгаа учраас шууд эхэлж ороод Rocketway руу дайраад. Тэгэл Rocketway алга ташаал босоод ирсэн. Тэгээ нөгөө гурав нь бол угаасаа асуудалгүй. Тэгэл Rocketway-г л давцсан байхад нөгөө хэд бол угаасаа асуудалгүй гэсэн тооцоотой орсон. Тэргээрээс тэгэл ямар ч үсэн эхний шатандаа бол сайхан дөрөв тэнцсэн гэдэг үнэлгээгээр ер нь тэгэл би бол цаашаа явах нэг сонирхол байгаагүй. Угаасаа ийм ерөөлт залуу бол байна шүү Монголд гэдгээ таниулъя гэдэг ийм л зорилгоор орсон. Зорилго сайхан биелсэн, танигдсан. Тэгэл ерөөсөө авьяаслаг монголчуудын сайхан ийм ерөөлт залуу тайзан дээр эрүүл айлцсан. Тэ гэдгээр монголчууд бол ер нь сайхан мэддэг болсон дөө. За тэгвэл таны хувьд морьтой хамгийн дээдл нь хэдэн километр явж үзчихсэн бэ? За одоо нэг мал туугаал нүүдэг штэ. Тий.
Нэг нүүдлийгээд нэг өсрээд нэг 30-аад км л явсан баг. Хамгийн холдоо. Хамгийн холдоо. Ер нь одоо морь унах ахуй соёл за энэ ер нь одоо энэ орчин үеийн залуучуудын сэтгэлгээ хийж хэрэгжүүлж байгаа энэ ажил үйл хэрэг энэ үйл явдал дээр ямар байр суурьтай байдаг вэ? Одоо яг нь ер нь их материаллык болцсон юм байна гэж хараад байгаа. Залуучууд одоо энэ гар утсанд их донтож, гар утсыг их шүтэж байна. За энэ одоо дээр нь одоо машин хамаг мөнгөө, хамаг одоо цаг заваа энэ гар утас машин сошиалд их өнгөрөөж байна. Тэгэхээр одоо та нарын одоо энэ хийж байгаа нэвтрүүлэг бол их зөв зүйтэй их сонирхолтой нэвтрүүлэг юм байна гэж би их таатайгаар ороод байгаа аахгүй учир нь. Би ч бас өөрөө бас нэг Монгол ахыгаа бас нэг монголчуудаа дэлгэрүүлчих юм бас нэг мартагдж байгаа хаягдж байгаа энэ ерөөл гэдэг энэ төрлөөр бас барьж авсных бас нэг жоохон монголоор байх гэдэг байхгүй юу бас санаа. Тийм учраас одоо ер нь бас одоо морьтойгоо ойр байх хэрэгтэй. Монгол эр хүн бол ер нь бол мориоч унцдаг, найранд гурван дуутай, наадманд гурван даваатай гэдэг шиг байх хэрэгтэй. Сайхан барилдчдаг, сайхан дуулцдаг, сайхан морио унаад өчргүү нэх уйж юм уяас үүд болохгүй ч гэсэн зүгээр сайхан морио унаад сайхан наадамдаа ингээд гоё Монгол дээл хуцаараа гоё явж явах бас зүгээр санагддаг л да. Ингээд өөрийгөө Facebook хаяг пэйж хаяг нь танхаа ерөөлч гэж нэрлэлцэн тий. Тэгсэн. Тэгээ ер нь бол орчин цагийн ерөөлч гэж байгаа. За тэгээд энэ ерөөл магтаал энэ хийж байгаа үйл хэрэг амнаас гаргаж байгаа энэ авиа үг зүйлц үг энэ бүх зүйлээр залуучуудад яг ямар мессежийг өгөхийг хүсдэг. Яг залуучуудад тий ямар чиглэлээр яг ингээд юу хүргэх гээд одоо ингээд уран бүтээл хийгээд төрөөд явж байгаа вэ? Тэгээ ерөөсөө нөө амны бэлгээс аштын бэлэг гэдэг штэ монголчууд. Одооны энэ залуучуудад мэдлэх хүндлэх яс гэж яахан байхгүй болчиход байгаа хөөхгүй. Хай өдрийн сайн уу? Тэгээ юу байна? Юмгүй. Энд чинь бэлэгдэл байхгүй. Юмгүй болчлаа штэ одоо жишээлбэл. Одоо коронавигийн үеэр амьдрал хэцүү байгаа шүү дээ ард юм. Тийм биз? Тий. Энд чинь ерөөсөө бэлэгдэл واخхой. Нэг л нэг өгөө хааснаа дуудаал, өрөнд баригдснаа дуудаал. Ингмээргүй байгаа واخхой. Сайхан болж байна, бүтэж байна, чадаж байна, хийж байна. Би бол гоё сайхан. Манай их орон сайхан. Амьдрал сайхан баян байна. Дандаа сайхан, дэлгэр сайхан ингэж дэвжиж дээшилж байг гэдэг энэ үг гэдэг чинь хүчтэй гэдэг. Тэгээ сайн юмыг ингээд дуудаад байхаар биелдэг, ирдэг гэдэг. Би бол одоо тэгдэг л байсан шүү дээ. Одоо гэрийнхэндээ би од болноо гэл. Чи бойл гээл манай ах би чинь айлын 7 хүүхэдтэй айлын донд төв шүү дээ. За. Манайхан бол урлаг ойлгохгүй, тоохгүй. Тэгэл их нэртэйгээ бас анх танилцаад би од болно гээл. Танаалдаад байгаа шүү дээ. Тэгэл эн чинь ерөөсө бэлэгдэл. Тэгэл явсаар бол одоо учрыг одон ч юм зүгээр ямар шиг ч одоо бэлэгдлэр явсаар бол олны танил ингээд болж л байгаа нэ. Хүн амт мэддэг болсон байна. За би нэг гоо хит дуутай болно гэж ярьдаг л байсан. Байл чиний дуулна гэж юу гэдэг ингээл ойр тойрныхан бол. Тэгэл одоо миний ерөөё бол одоо бас хөөрхөн ерөөё дууныхаа үгийг хэдэн онд бичээг хэдэн онд гаргасан бэлээ? Ерөөсөө нодно ш. Нодны яг ковидын үеэр өдийч одоо юу хийж байгаа одоо уйдаад байц сууж чадахгүй тэгээд за нэг дуу гаргая яарсан. За ингээ хоёлоо аялал маань бас сайхан үргэлжилж байна. Ярилцлагч бас сайхан халуухан хамттай ярилцлага болж байна. За одоо бид хоёрын яг энэ ийшээ харахад энэ бургасан дондор одоо манай хатан туул гол маань урсаж байна. За энэ ерөөсөө бургасан донд. Тий. За тэр бургасны цаана одоо ингээд чигээр харахад тэр нэг 100 мод байдий. 100 мод гэж нэрлэдэг. Одоо их цонжоо зам гэсэн үг шүү дээ. Тий, тэр зам дэсний тэр хоёрын дунд гэсэн. Дунд бол байдаг юм мэдээд байгаа. Тэрийг 100 мод гэдэг ба. Тий, энэ 100 мод. Энэ 100 мод ямар учиртай газар вэ гэхээр Төв аймгийн Эрдэнэ суманд байдаг. За түүхэн домогтой, түүхэн тулаан болж исэн газар. Тулаан. Тий. Тэгэхээр тэр ямар тулаан бэ гэхээр ойрдын Галдан Бушгт хаан Манжи Инка Монголын хааны ингээд Монголын манжуудын хоорондох хамгийн том тулаан болж исэн газар. Энд энэ 100 модон дээр. Тэгэнгүүт энэ 100 модон дээр болсон тулаанд Манжи Инка Монголын хаанд Галдан Бушгт буюу манай Монголын цэргүүд хяар зохиулаад бут нэргүүс ялагдаж байгаа гэсэн. Энэ ёр энд болж байгаа. Яг тэр 100 модон дээр энэ элс карьер дотор энэ элсэн донд л үзээд байгаа тэр. Үзээд байсан. Тэгэнгүүт ингээд бут цогтонгууд ингээд Галдан Бушгтын одоо юу гэдэг салаа зэрэг ингээд зөндөө байгаа шүү дээ энэ. Тэндээс ингээд хэсэг хүмүүс угаасаа ингээд
зугтж байгаа амиа хамгаалахын тулд яг хөөр уул хаттай газар Уул руу шүү дээ. Тэгэнгүүт туул болыг гарч ирэл одоо энэ тэрэлжийн хангаар орсон. Тийшээ хаашаа. Тий. Тэгээд тэр тухайн үеийн дайнаас гарсан нэг төмтийн ноён Хатан Бүүвэ гэж баатар өөрийнхөө харьяал хүмүүсийг ихнэр хүүхдээ аваад ингээ ийшээ явсан баг. Тэгээ одоо бид чинь тэрэлжийг болохоор мэлхий хадал гэж яриад мэдэн те. Тий мэлхий хадал. Яг мэлхий хадан дээр очиод мэлхий хадан руу ингээ оронгууд нэг завсар байдаг шүү дээ. Тий нэг хавцал шиг юм бэ те. Тэр хавцал руу ингээд ихнэр нь алт мөнгөө хийсэн юм байна. За. Тэгээд баатрын ихнэр. За. Хатан Бүүвэ гэж баатрын ихнэр. За. Тэгэнгүүт алт мөнгөө хийсэн байжсэн чинь манжийн цэргүүд араас нь хөөж ирээд яг алах гэдэг шүү дээ. Тэгсэн чинь за хоёул одоо ийш явъя гэдэг. Явъя. Явахгүй гэдэг. Тэгэнгүүт энэ тэр Хатан Бүүвэ баатар асуусан юм байна. Чи ихнэрээ сонгох уу алт мөнгөө сонгох уу? Чи намайг сонгох уу алт мөнгөө сонгох уу гэсэн чи. Тэгсэн чи алт мөнгөө сонгоно гэд. Мөнгөө сонгоно гэд. Тэгэнгүүт Хатан Бүүвэ баатар ихнэрээ алгаад тэр нэг мэлхий хадны завсар байгаа мөнгөө хийцэн тэр хавцал руу хийцэн юм байна. Мөнгөнийх нараас хийгээд өөрөө яг мэлхий хаднаас цаашаа ингээд баруун хойд зүгт гэсэн үг. За. Одоо нэг том хаттай уул байдаг шүү дээ. Тий. Тэр уул руу зүхтааж исэн чинь яг манжийн цэргүүд нь хоёуг дуулган тэр хатаад авирж яхад нь галзаж харагдаад тэгээд нөхрийг алсан юм байна. Хатан Бүүвэ баатрыг. Тэгэнгүүт тэр цаатал мэлхий хадны хойгоор байдаг тэр уулыг чинь гялцхын ингэр гэж нэрлээд гялзаж энэ хоёуг дуулганд гялзсан учраас алсан. Тэгж нэрлсэн. Тэгээд тэрнээс хойш одоогийн бид хэдийн мэлхий хад гэдэг хадыг нутаг орны хүмүүс мөнгөтийн цохоо гэж нэрлэдэг байсан юм. Мөнгөд цэс нь мөнгөний хийж мөнгөтэй байсан учраас алт мөнгө байсан. Тэгээд нутгийн иргэд ингээд өвөл болонгууд үхрийн нойтон мах эдшнийхээ үеэр үхрийн нойтон мах ингээд олсоор унжуулад бугуулаараа мөнгөний авах гээд. Тэгээ яг унжуулаад доош нь ингээд оруулангууд нөгөө нойтон махан дээр чи мөнгө ингээд наалддаг юм байна. Тэгээ яг ингээд татаад гаргаад ирэхээр мөнгөнд буцаа унждаг цаана нэг эмэгтэй хүн хаа гэж инээж байгаа түүх байдаг гэж. Ерөөсөө мөнгөө өгөхгүй яг тэндээ ингээд хорогдсон. Тэгээд яг тэр мэлхий хадыг бол одоо манай залуучуудаа хэлэхэд мэлхий хадыг мөнгөд цохоо гэж нэрлэдэг анх түүхтэй. Тэгээд энэ он цагийн явцад нөгөө хэлбэр дүрсээрээ мэлхийтэй адилхан байсан учраас мэлхий хадрын нэрлэгдсэн. Тэгээ бид хоёрын сая харагдж байгаа сая хэлсэн энэ 100 салаан модон дээр тийм түүхэн тулаан болж исэн юм байна. Хоошоо хурж ирээ ингээд тэрэлж рүү бүүгээд одоо бид энд нэрлээд байгаа мэлхий хадыг мөнгө цохоод гэсэн ийм бас нэг бяцхан түүх яриад өгчлээ. Энэ хавь чинь бас одоо мэдэхгүй хажуугаар нь л бид нар чинь машинтай цанжин болдог хинтээ орох гээд явдаг. Давхдаг тий. Гэтэл ийм одоо түүхтэй газар гэдгийг бол мэдэхгүй шүү дээ. Одоо бид энэ хойно харагдж байгаа энэ хайрхан Чингис хайрхан гэж нэрлэдэг. Аль одоо энэ сүрлэг яг энэ сүрлэг хайрхан уу? Одоо бид хэдүүлээ болохоор энэ Чингисийн өвлжөөн дээр очих гоо явж байна. Өвлжөө гэдэг нь Чингис хаан өвлжжсэн гэсэн түүх томогтой. Тэгээд яагаад Чингис хайрхан гэж нэрлсэн бэ гэхээр Чингис хаан маань одоо нөгөө бүртийгөө 3 мэрэгдүүдэд алдчихсан тийм ээ. Тэгсэн. Тэр үед Тойрол хаан буюу одоо нөгөө аавынхаа Эсүхбаатарын анд уулзсан Тойрол хаанаас 10 тусламж гоохгүй булган дахаа барь ирдэг шүү дээ. Тэгсэн. Булган дахны жаарууд бутарсан улсыг чинь нийлүүлж өгье тий. Хайртай бүртээ чи аварж өгье гэж хэлдэг шүү дээ. Тэгэхэд Чингис хааныг ирэхэд яг энэ газар Тойрол хаан байсан гэж. Энэ Тойрол хаан үлжсэн гэж байгаа. Тэгээд тэрнээс улбаалаад он цагийн явцад энэ хойд хайрхныг Чингис хайрхан гэж нэрлэжсэн. Тий. Ийм түүхтэй газар л. Одоо л ч гэсэн Чингис гэдгээрээ байж байна. Тий, Чингис хайрхан гэдгээрээ. Энэ уулч сүрлэг ингээд ер нь үргэлжлээд одоо тэр харагдж байгаа уулны цаана ингээ энэ хэсэг ингээ Чингис хайрхан гэдэг нэртэй. Одоо бидэд яг Чингисийн өвлжөө рүү явж байна. Чингисийн өвлжөө гэдэг энэ бас нэг жуулчны бааз байдаг. Яг тэнд нь бааз байгуулсан юм байна тий. Хэдүүл одоо энэ маш гоё газар очих гэж явна тий. За ингээ мориндоо морд тийм ээ. Бас нэг ийм бас түүх томог юмыг залуучуудаа хэлж энүүхээ энэ ойрхон юмд зөндөө олон түүх ба шүү тий. Тэгэхээр хэдүүлээ тэр сайхан Чингисийн өвлжөөн дээр очие да. Тийм байна. Чингисийн баатруу университет дахиад өнгөрсөн. Чингисийн баатруу ирлээ гэж байна шүү. Тийм байна нэ. За өнгөрсөн жил одоосыг жилийн өмнө таны Ерөөё гэдэг дуу гарч ирсэн тийм. Тэр дуу ер нь яаж бүтв? Тэр дууныхаа талаар за мөн одоо хийж хэрэгжүүлж байгаа уран бүтээлийн талаар цаашдын ажил хөдөлмөрийн талаар нэг ярил. Ерөөё чи яг өдийд нодны яг өдийд бишүүлгийн бичсэн байхгүй яг хөл өрөөнд ковидын үед яг нодны чинь. Тэгээд намар найр наадмын сараас өмнө уг амжуулах гэдсэн чинь чадахгүй явсаар гоод нөө хөгжим фонограм хийх хүн чинь баригдахгүй байсаар гоод
бүр 10 сард гаргасан клип байхгүй. Зөв клип. А дуугаа бол яг өдөөд шүлгээ зохиогоод аяа ерөнхийдөө зохиосон. Аяа манай бас багш зохиосон. Тэгээд бид хоёр ч нөө морин орч багштайгаа бид хоёр ч нөө ерөөл тавьдаг. Тэгээд дандаа хүний дууд бол таардаг. Яагаад ерөн зохиох болсон гэвэл ерөөл одоо нэг айлын хүүхдийн өсний найран дээр бас ерөөл тавьж хуураа манай багш тоглолцол гаргах гэхээр хүний дууд болж чагараач гэдэг. Тэгэл нөгөө айрэг нуугараа тэрийг дуулдаг. Гэхдээ одоо тэг хэдий бол төний дууд болгох тэг. Нөгөө хоёулын өөрсдийн нэг дуутай болж яваад. Би нэг шүлэг зохиогоо тий. Бүгэн бичээд та нэг аяа гэдэг. Тэгэл бид хоёр үндсэндээ бид ч одоо нөгөө алтуураа хийж байгаа юм шүү дээ. Нэг өөрсдийн дуутай болж яа. Гэт ингээд үндсэндээ бас мэдэн цаахан үгээ өчээд намар сайхан клипчүүлээ. Яг найр наадам дээр бол явж амжаагүй. Тэг хаагдсан шүү дээ. 10 сар чинь тэгсгээд нэг сүйдтэй болоогүй. Тэгээд корона 11 сард хаагдаад одоо яг дууныхаа эцсийг үндсэндээ бол үзэх гээл. Энэ намар л одоо ургацаа ороод. Ерөөё гэдэг дууг одоо ингээд сошиал бол одоо монголчууд бүгд л үзсэн тий. Тэг ер нь нэлээ үзсэн гэлээ тий. Комментыг харж байхад манайхан тийм комментуудыг ингээд харж байхад уурганд хуурхаа яв гэж хэлээд шүү дээ. Энд ч одоо юу хараагаад байгаа юм яагаад байгаа гэдэг. Тий, яг тийм ойлголт. Тийм ойлголт. Тэгээ энэ чи яг миний менежмент байсан байхгүй. Зориуд нэг тийм сони юм. Энэ чи миний бийж зохиосон юм биш шүү дээ. Энэ чи байдаг угаасаа. Үг тийм ээ. Байдаг монголчууд сайн мэдэх үг шүү дээ. Аяг нь харахаа, уурган уурхаа гэдэг юм дал дутхтай юм ерөөлж шүү дээ. Энийг зориулж хингээж өгөндөө оруулсан чи одоо яг энэ орчин цагийн залуучууд чи ерөөсөө энд одоо юу гэдэг хараагаад байгаа юм яагаад. Гэтэг ийм юм дээр их нөгөө мэддэг хүмүүс нь болохоор наа чи ийм учиртай юм аа гэж мэдхгүй нэг нь энэ харааж байна яаж байна хийж байна гэдэг ийм сони энэ дээр их маргаан үсээ тэрнээсээ болбоос бас миний дуу бас хүнд хүрэх шалтгаан бас болсон байх гэж би бодоод байна. Цаашдаа уран бүтээл. Цаашдаа уран бүтээл би одоо ерөөлч юм учраас зүгээр сайхан ерөөгөө явж ивэл дуу гэдэг чи өөр их хүчтэй юм. Одоо дууны урлаг руу ер нь орё гэж шулуудсан байна. Монголчууд ч өөрсдөө дууч ардсан байна. Аяа сайхан ерөөлөө тавьждаг, бэлэг дэмбэртэй сайн сайхныг өрн дуудсан ерөөлийн дуугаа дуулждаг бай гэсэн үгнээс нэг цомог гарга. 9 дуутай одоо ерөөл цомог гарга. Одоо ерөөгийн яг араас одоо дүүн гэлж хэлээд байгаа шүү дээ. Инх явж мөнгө жаргах гэдэг. Одоо инх эрүүл байх юм бол тэгэл мөнхөд жаргана гэсэн санаатай. Тэгээ тэрний араас одоо цоглог алхна гэдэг дуугаа зохиоцсон байна. Одоо коронатай байсан ч хөлөрсөн ч хоройгүйч цоглог алхна. Өөдрөг хүн шүү монголчуудаа. Ийм урайлгын дуу. Цоглог алхна. Дараагийн дуу нь айхөө зэйхөө гэдэг. Айхөө зэйхөө ерөөлөөр болгоё. Ерөөл тогтгээ, ерөөл оршигэ гэсэн санаатай. За ингээд энэ жилийн хувьд би ямар ч байсан 3 дуугаан клипчүүлчихье гэж бодож байгаа. Одоо энэ 6-7 сард. Тэгээд чадвал энэ намар ямар ч байсан 9 дуутай цомгоо хийгээд нэг цомгийн баяр энэ ондоо багтаага хийчихье. За тэгээ 22 оноос бас одоо бас нэг тоглолтоо. Хөөргөөндөө байд юм уу хаана байд. Сайхан тоглолтоо тавьчихье. Тэгээ одоо хөдөө орон нутгийнхаа намайг ч одоо манай хөдөө орон нутгийн ард түмнийг сонирхож байгаа. Тий. Яг одоо энэ ерөөдөг юм залуу гараад иржээ. Бас ингээд ерөөчт юм байна, дуулчт юм байна гэдэг утгаараа тэр хөдөө орон нутгийн одоо сум орон нутгаар тоглоход бол их гоё хүлээж авах гэсэн одоо хүлээлттэй байгаа. Тэгэхээр цаг сайхан болоход одоо ийм төлөвлөсөн ажил зөндөө байна. Даагштай залуу хүн цаашдаа бас тэгээд тий олон сайхан имиж олон сайхан амжилтанд хүрээрэй гэж хүсье ерөөе. Тэгээд хэдүүлээ хоёлаа бас яваад нэг 5-6 км явсан байна. Тэгсэн байна уу? 6 хүрсэн үү те? Хүрсэн байна. Харин тийм морьтой яриа яваад байх чинь гээд газараас хурдан явчихсан юм шүү. Тийм байна. Тэгээд энэ сайхан уул хангаад ирснийг монголчуудаа одоо энэ цар тахлын үед коронавирусыг хамтдаа даван туулна шүү. Тинхээтэй байгаарай. Халдвар хамгааллын дэглэмийг сайн бариарай гэд. Саяны явсан үдсэн газраа оруулаад энэ уул хангаагаа оруулаад сайхан морьдоо оруулаад нэг сайхан ерөөл айлгаж гэж хүсэе да. Ерөөл. За тэгээд сайхан босч байгаа хангаадлыг харж ажиллаж байгаа сайхан. Бэлэг дэмбэрлийн сайхан ерөөлтэй. Монгол түмэн чинь тэгээд ер нь дандаа сайн сайхныг өрн дуудаж сайхан амны эвлэгтэй байж аливаа юм биелдэг гэж ингэж ер нь үздэг. Зээ
дээрээс мөнхөд мандах алтан нарны туяандар дэлхий дахиндаан алдартай агуу дээдсийн үлгий болсон Алтай ханга уулынхаа архан билээрээ Тэнгэрлэг Монголын та биднийхээ тэрэлжийн үзэгсэн цогцлборт газар хүрэлцэн ирлээ. Энэ л сайхан өдөр чинь эрхэмлэн дээдэлсэн аясын салхин зөөлөн үлээсэн айтай тухтай сайхан өдөр чинь армаг хурдан хөлгүүдийнхээ алдар сууг батраахаар морин дэлэн дээрээ хийсч байдаг Монгол түмнийхээ жавхлан цогийг батраасан морьтон Монгол гэдэг нэвтрүүлгээрэн эзэн богд Чингисийнхээ эрхлэлтэн наадан тоглож байсан эрэмгийн хурдан хөлгүүдтэйгэн эр цэргүүдээрээ хүрээлүүлж байсан өөдлөн дэвжих саяатай өвгөд дээдс маань өвлжиж өнжиж байсан Чингисийн хайрхан гэдэг энэ л сайхан чилгэр хүрэн хайрхныхаа өвөр дээрээс мэдчилж байна. Зээ энэ сайхан үүхтүүхтэй газар чинь үнэхэрийн баяр жаргалтай үдсэн сонсон бүхнээ дуулгах юм бол гарцаагүй бид бүхний мэдэх ёстой галдан бошигт хааны маань гал гарсан тулаан болж гашуун үнэн түүхтэй ялагдал хүлээж байсан яахын аргагүй зураг хөргөнд мөнхөрсөн 100 модон маань эргүүл тойрвож ажиглаж саруул элсний карьер дээгүүр нь хөндлөн гол дахиж явснаас биш энэ ийм гайхалтай түүхтэй гэдгийг мэдээгүй явжээ. Зээ тэрэлжийн үзэсгэлэн газардаа төв дэлхийдээ гайхагдаж байдаг мэндийн сайхан өрөөлтэй аялал жуулчлал тусгагдсан Аас төв дэлхийдээ гайхалтай мэлхий хадаас ахгуулаад бид бүхний мэдж үзээгүй сонсоогүй зүйлүүдийг чинь үнэхэрийн гайхалтай хөг аялгаа өгшигтэй хөөрхөн алгнуудтай хөгжилтэй яриатай хөхөнгийн дээлтэй эрээн эсхийн малгайтай энэ цагийн эрэмгийн хордон хөлгүүдийг эгэл жирийн амьдралдаа тусгаж энэ цагийн залуусыгаа морин дойрхон байгаарай Монгол ахуйтайгаан ойрхон байж ойртуулахаар өөрийнхөө амьдралаараа туулж яваа аж жаргалын бэлгэд имрэлтэй баяртай сайхан амьдрч баяж дэвжгийн өрөөлтэй бачлуундаан хүргье. Зээ морьтойгоо нартайгаа мөнгө тэнгэртэйгэн хорвоогийн хагасыг туулсан Монгол эрсийн түүчээ болсон үргэлжлэлийг өнөөдөр залгам чалаагийг авч явж байгаа юм бизээ. Зээ харж ажиглаад байх юм бол халзан зээрд морин эмээлж унаад өглөө эртний нарнаараа өлзий буйны хишигтэй өөдлөн дэвжих заяатай түүх тусралтай түмэн олон зүйлийг ярьж хөөрөөд эрэмгийн сайхан эрчүүдийнхээ энэ цагийн шинж байдлыг хэлэх юм бол хороон гутал шахаад хоорондоо сайхан зайтай зогсож байгаа ардын хувьцгалын яруу болдорт 100 жилийн ойгоороо армаг хурдан хөлгөн айраг төрөнд хүртэхийн өлзий дэмбэрэлтэй өрөөлөөр аштын өрөөл бэлэгтэй ард олон түмэн минь айтай таатай сайхан амьдарч амны хаалтайн аваад яруу болдорт энэ сайхан зунаараа яахын аргагүй үхэржилтэй бүгдээрээ үе болноороо үнэхэрийн баяр жаргалтай өвөө дутуугийн гачаалгүй өвчин зовлонгүй өр ширгүү байж өөдлөн дэвжих заяатай байж өглөө мандах нар шиг гэгээлэг сайхан жаргалтай өнгөнгийн цэцэг шиг дэлгэрэг сайхан жаргалтай өөдөө ноцох хар шиг цаваа сайхан жаргалтай амьдрахын өлзий дэмбэрэлтэй өрөөлийг өнөр олон монголчуудаа өөдөөд нь өргөн дэвшүүлэн айлтгаж ертөнцийн наран дэвэгдэж 9 үеэрэн жаргаж энх явж мөнх жаргаарэ гэж ярёо. За гэлала ямар сайхан өрөөл айлдав да. За ямар ч байсан хоёлоо ярилцлага амжилттай хийлээ. Мөн аяллаа амжилттай дуусгалаа 10 км морьтой явлаа. За 10 км морьтой явахад ямар сэтгэл төрүүлж байна уу? Бүх центр өвдөж байна уу? За одоохондоо ч мэдэгдэх юм аалах. Маргаашнаас л мэдэгдэх үлээ. Ямар ч сан гоё байна. Ойрд одоо морь унаагүй. Сайхан агаарын сайхан жилөөнд сайхан яриа өрнүүлж урьж оролцуулсанд маш их баярлалаа. За тэгээ цаашдаахан сайхан уран бүтээлд нь өндөр амжилт хүсье. Олон уран бүтээл гарч Монгол түмнээ сайхан өрөөгөрэй гэж хүсье да. Баярлалаа. Эрүүл болноо. Эрүүл тогтох болтугай. Тэглэг байх. За ингээд Морьтон Монгол ток шоуны 3 дахь дугаар өндөрлж байна. За манай өнөөдрийн дугаарт бол орчин цагийн эрүүлч Сүхбай маань орлоо. За бид нэг өдөр сайхан морь 60 км морьтой явж бас энэ хүний талаар уран бүтээлийн талаар байгаль хангаа ихтлэхий түүх томог ярьсан сайхан яриа өрнүүллээ. За тэгээд Морьтон Монгол ток шоу цаашаа үргэлжлэнэ. Морьтны соёлыг түгээн дэлгэрүүлэх болно. Морин онцгой залуусаа.